Ард түмэнд энэ өдрийн мэндийг хүргье. За хамтын сонголт намын зүгээс цаг үеийн асуудлаар мэдээлэл өгж байна. За 100 жилийн өмнө бол Манж хятадын мөнх хүлээлтэнд Монгол түмэн маань дарлагдаж үрийн бичгээс олж газар нутгаа алдахад хүрж эрх чөлөөний олон тэмцэл хувьсгал өрнжээсэн. Орчин цагт бол манай дотоодын урагчид эрх мэдэлд хүрсэн албан тушаалтнууд гадна дотны мөнх хүлэгчид нийлээд өнөөдрийн хүртэл Монголын аж ахуй нэгжүүдийг ард иргэдийг хүүлсээр байгаа. За тэгээд сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам гэж байж байгаад бид бүхэн хамтын сонголт гэдэг нэртэй болсон. За хамтын сонголт гэж нэр ямар үзэл санаан дээр үүссэн бэ гэхээр шинэ мөнгөний бодлогыг төмөр түвшин Баярхүү доктор маань эхлүүлээд олон жилийн хугацаанд онол номоо гаргаад за Монголыг төдийгүй дэлхийг аврах ийм онолтой болсон. Аливаа улс төрийн хүчин, аливаа улс орон хөгжихийн тулд заавал онол ном байх хэрэгтэй. Зөвхөн хувь хүн дээр төвлөрсөн эрх мэдэл биш, хувь хүн дээр төвлөрсөн эдийн засаг биш, яг онол ном дээр нэгдэж чаддаг ийм үндэстэн байх юм бол бид бүхэн хөгжнөө. За өнөөдрийн банкны мөнх хүлээлтийн золиосонд өртсөн 3 сая гаруй монголчууд маань, олон мянган аж ахуй нэгжүүд маань үе таалгаа бариад мөнгөний хомсдолд ороод бараа бүтээгдэхүүний үнэ барьж дийлэхээ байтлаа ядуурч туйлдж байна. За тэгээд манай хамтын сонголт намын зөвлөлийн дарга Баярхүү докторыгаа бас өгөө хэлээч гэж урьж байна. За амар мэндийг ирээ та бүхнийхээ. Тэгээ сая жагар дарга маань хэлчихлээ. Жагар битэр бол сүүлийн 10 гаруй жил хамт оюу толгойн гэрээний хэсэг, Ретонтогийн офисын гадаа жагсахаас эхлээд банкуудын мөнгө хүлээлийн хэсэг гэдэг тал бүрийн тэмцэл дээр хамт явж байгаа. Тэгээ сүүлийн хэдэн сар бол ер нь нэг эргэж юмнуудаа ярилцъя гэж сайн ярилцаад улс төрийн намуудтай би шинэ мөнгөний бодлогоо бүгдэнд сайн танилцуулсан. Ингэсээр хамгийн сүүлд нь олон жил хамт явсан жагар дүүтэйгээ ерөөсө шинжил хийгээд тэгээд жагарын маань байгуулсан нам дээр хамтраад нэрийг хамтын сонголт болгоод өөрчлөлтөд энэ бол цаашдаа шинэ мөнгөний бодлого буюу монголчуудыг нь үүссэн байгаа өрнөөс нь бүгдээр ингэсэн чөлөөлөөд тэгээд цаашдаа зээлийн хөгжлийн 2% татврын зөвхөн олсон ашигаас нь барааны үнийн инфляц байхгүй төгрөгийн доллар юантай харьцаж тогтвортой хүмүүсийн цалин хөрөлцөх хэмжээнд өсгсөн ийм том суур шинжилгүүдийг хийх үзэл санаа онол номлонд бэлэн байгаа учраас энийг хэрэгжүүлэх нь Монголын сүүлийн 36 жилийн түүхэнд бий болсон анхны улс төрийн хүч нам болъё. Нам гэдэг бол өөрөө заавал онол номлолтой байх ёстой. Манай бүх намууд ийм онол номлолгүй явж ирсэн учраас тэр алдаагийн засъя. Тэгээ хуучин байгаа намуудыг буруутгахаа болъё. Хамтын сонголт гэж өгч байгаа нь энэ шинэ мөнгөний бодлогоор шинэ ахуй төрийнхөө онолыг хэрэгжүүлэхдээ бүх намуудыг, бүх улс төрийн хүчнүүдийг, бүх улс төрийн хүчнийг дагаж амьдардаг бизнесүүдээ бүгдийг нь урайлаад олигарх гэхгүй, тэтгэврийн хөгшин гэхгүй бүгдээрээ хамрагдаад нэг нийтээр энэ мөнгө хүүлдэг гадаад дотоодын мөржигчдөөс, боолчдоос салъя гэдэг дээрээ шийдээд ингээд өнөөдөр бид нар анхны зараа өгч байгаа маа. Тэгэхээр сая жагар маань хэллээ. Шинэ мөнгөний бодлого бол зөвхөн жагар Баярхүү болон намын хүмүүсийн өмч биш. Энэ бол нийт Монголын ард түмнийг сүүлийн 36 жил дарлуулж мүлжүүлж ирсэн гадаад дотоодын мөнгө хүлэгчид тэдний зарц улсын олигарх нэртэй өрийн тулмууд тэдний үйлчлдэг энэ цүнх баригчид гэсэн бүлэглүүдээс салгаж дарлаас чөлөөлж нийтээр өргүү дансандаа хуримтлалтай баян тарган иргэдтэй хүчрэг Монгол улс байгуулах анхны суур юм гарах учраас ингээд энэ дээрээ бид ингээд шийдвэрээ гаргасан учраас зарлж байгаамаа. Тэгээ бид маш эрттэй ажилланаа. Тухай цаг хүрдэн буруу явж байгаа юмнуудыг засахын засуулна, эсэргүүцхийн дэмжээд ингээд улс төрийн хүчний хувьд бол Монголд сүүлийн 36 жил байгаагүй жинхэнэ онол номлолтой ард түмнийхээ төлөө зүтгэдэг улс төрийн нам гэж юу юм? Улс төрчид гэж юу гэдэг соёлыг шинээр бий болгож төлөвшүүлэх энэ их том үйлийг эхлүүлж байгаамаа. Тэгээ өнөөдрийн хэвлэлийн урал маань бол яг энийг зүгээр мэдээлээд тэгээ цаашдаа бид нар хамтын сонголт намаараа шинэ мөнгөний бодлого гэж юу юм? Тэндээсээ ургуулад бид нар шинэ хөгжлийн эдийн засгаа яаж дахин шинжилсэн зохион байгуулах юм? Тэндээсээ цаашаа улбаалаад шинэ төрөө яаж урлах уу гэдэг ингээд шатлаад дараалаад маш олон хэлэхэд хэцүү ярьж байгаад хүн дэмшиг санагдавч яг хийгээд эхлэх юм бол ялангуяа бүгдээрээ ойлгоод хамтаад эхлэх юм бол үр дүн төрөх ийм чухал түүхэн юмыг эхлүүлж байгаа энэ сайхан бэлэг дэмбэлтэй өдөр
ингээ эхлүүлж байгаа зарлж байгаад бол баяртай байна. Тэгээд товчхон хэлэхэд бол шинэ мөнгөний бодлогын үр дүнд бүх монголчууд маань мөнгө хүлээхтийн дарлалаас салаад мөнгөний хүү гэдэг юм байхгүй. Санхүүжилт олгосны хураам шимтгэл 2% сэтрэхгүй үнийн дүнгийнх нь. Олон төрлийн татврын дарамт байхгүй. Хүн бизнесийгээд олсон ашгаасаар 10-аас сэтрэхгүй хувийн татвар төлнө. Цалингууд одоо өнөөгийн үнэлэмжээр бол 10 саяас доошгүй болгоно. Барааны үнийн өсөлтийг бүрэн хянж тогтвортой болгох чинь эрчим хүч, дулаан, хүнс бүх юмыг яг хяналтанд дөрөөл тогтвортой бариад ард түмнийхөө өмнө үүргээ биелүүлдэг тийм төртөө болно. За тэгээд Монгол төгрөгийн ханш доллар, юан болон гадаад валютуудын эсрэг огт унахгүй тогтвортой дараа нь буцаж улам хүчрэг болдог ийм шатыг эхлүүлэх юм аа. За ингээд энэ өнөөдрийн хэвлэлээр бол бид нар товч мэдээлэл өгöd хамтын сонголт гэдэг жагарны маань нам маань хамтраад бид нар хамтын сонголт гэдэг шинэ нэртэй болсон. Энэ маань бол яагаад хамтын сонголт гэж юм нэхэр бүх хүнийг хамтраасаа гэж урьж байгаамаа бүх улс төрийн намууд, хүчнүүд, бизнесмэнүүд, бизнес эрхлэгчид, бизнес эрхэлдэг хүмүүс бүгдийг хамтрааж яагаад тэр газар нутгаа алдахгүй, барьж үтээсэн баялгаа алдахгүй бүх юмаа өөрсдөө эзэн болоод өмчлөгч нь одоо цаашаа өгчөнд бол гарцаа байхгүй биднэрт шинэ мөнгөний бодлого хэрэгтэй байгаа учраас энийгээ сайн соён гэгэрүүлж түгээж олоолаа хамтрах үүднээс ийм намаа шинэ онол номлолтойгоор зарлан дунгалж ингэж үйл ажиллагаа эхлүүлж байгаа шүү. За тэгээд дараагийн асуудал гэвэл сонгуулийн тогтолцоо маань бол холимог тогтолцоотой байгаа. За тэгэхээр 2028 оны сонгуулийг одоо хамтын сонголт намын жагсаалтыг болон сонгуулийг одоо өдөрдөн зохион байгуулах, тэргүүлж орох одоо бас хамтын сонголт намын зөвлөлийн дарга доктор одоо Баярхүүдээ бас одоо амжилт хүсье тий. Одоо бид бүхэнтэй бас ингэж залуучууд бид бүхэн болвол бусдаасаа суралцаж за энэ улс орны бас хувь тавилангийн төлөө ажил амьдралаа зориулж байгаа доктор Баярхүүтэйгээ ингээд мүр зэрэгцэн 2028 оны сонгуульд одоо баг хамт олонных нь ингээд зүгээс амжилт хүсэж байна. За хамгийн гол асуудал бол шинэ мөнгөний бодлогын зорилго болоод их хурлын гишүүд сайд дарга нар жилийн 3% хүүтэй зээлийг иргэнийхээ үнэлэхний хуулбараар авдаг. Мөн банкны эзэд за тодруулж хэлбэл уул уурхаан одоо гадна дотны одоо дэмжлэгтэй хүмүүс нь болохоор жилийн 3-аас 4% хүүтэй зээл аваад одоо Монгол улсын газар нутгийг Өмнөд Африкийн стандарт шеердред гэдэг банкнд барьцаан тавиад оюутлахын 6 лиценз дээр ярьж шүү. За мөн одоо банкны эзэдийн ийм оролцоотой ийм бүлэглэл бага хувийн хүүтэй зээлийг аваад ард иргэдэд аж ахуйн нэгжүүдэд өндөр хувийн хүүтэй зээлж байгаа нь бол энэ бол зээл биш юм аа. Энэ бол мөнгө хүүлэлт. Мөнгө хүүлэлтийн золиосын олон шалтгаанууд одоо та бүхэн мэднэ. Залуу гэр бүлүүд амиа хорлож байна. За тэгээд үүнээс үүдэлтэйгээр гэр бүл салж байна. Олон хүн мөрөөдлөө биелүүлэх боломжгүй болж байна. Тэгэхээр хэн нэгний одоо мөрөөдлийг ямар нэгэн улс төрч, ямар нэгэн улс төрийн бүлэглэл банкны эзэн хулгайлахыг бол шинэ мөнгөний бодлого бол зөвшөөрөхгүй. Шинэ мөнгөний бодлого бол зах зээлийн зарчим гэдэг бол бүгдөө банк руу ороод их хурлын гишүүнч вэ, Монгол улсын ерөнхийлөгчч вэ, иргэн жагарч вэ, банкар ороод жилийн 3% юм уу 2% хүүтэй зээл авахыг хэлнэ. Тэрнээс одоо яг зүгээр шинэ мөнгөний бодлого буюу бид бүгдийн мөнгө хүүлэлтэд тэмцэж байгаа тэмцлийг сарниулах нэг хэд хэдэн юмнууд явдаг. Энэ бол зах зээлийн зарчим гэдэг. Зах зээлийн зарчим гэдэг чинь өөрөө яг бүгд ороод тэгш зээл авахыг л хэлнэ. Тэгш гараанаас эхлэхийг хэлнэ. Тэрнээс тэгш бус байдал бий болгочоод энийгээ одоо зах зээлийн зарчим одоо тэгээд тэр гэр ороод амьдарч байгаа иргэд маань лизингийн байранд амьдарч байгаа лизингийн машинтай иргэд гээд оюутны сургалтын зээл, ахмадын детгүүрийн зээл, цалингийн зээл гээд бүхэл юмыг мөнгө хүүлэлттэй уйсан энэ тохиолдолд бол ард түмэнд хуримтлал үүсэхгүй. Тэгэхээр орлогоос давсан мөнгө хүүлэлт, орлогоос давсан татварын гаж тогтолцоо энэ дарангуулыг бол шинэ мөнгөний бодлогоор устгана. Тэгээ бид бүхэн засгийн эрхэнд гараад хамгийн нэг 0.1 шийдвэрээрээ бол ард түмнөө аж ахуйн нэгжүүдэд өрнөө салгаж, улс орны ив нэгдлийг хангаж, өнгөрсөн цаг хугацаанд алдсан онсон зүйл дээр одоо дүгнэлт хийгээд цаашид алдахгүй байх томоохон бодлогыг тодорхойлсон байгаагаас үүгээр мэдэгдэж байна. За баярлалаа. За баярлалаа. Өнөөдрийн тав чиглэлийн уралдаан ингээ өндөрлөө. Хамгийн хоёр том мэдээлэл өгөх гэсэн нэгдүгээрт нь хамтын сонголт гэдэг нам маань шинээр дахин төрлөө. Энэ шинэ төрж байгаа хамтын сонголт нам маань шинэ мөнгөний бодлого гэдэг нэртэй энэ 36 жилийн мөнгө хуулийн тогтолцооноос салгаж мөнгө хуулийн тогтолцооноос үүдэлтэй
өөр ширнээс бүх нийт ард түмний аж ахуй нэгжүүдэд чөлөөлж цаашдаа өргүү дансандаа хуримтлалтай байгалийн баялагаас нэмэлт орлого ашиг авдаг ийм баян иргэдтэй хөвчхөг эдийн засгт Монгол улсын төлөө шинжлэх зохион байгуулагдсан гэдгээ зарлж байгаа шүү гол өгч байгаа мессеж. За баярлалаа.